2 дугаар энэ дэр. За улсын хурлын дарга эрхэм гишүүдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Монгол улсын нэгдсэн засгийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 26-27 оны төсөөлөл, за мөн 26 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 27-28 оны төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдаж орж ирсэн. За үзэл баримтлалын хүрээнд хэлэлцгийг нь дэмжиж байгаа. Бид сүүлийн он жилүүдэд улс орныхоо эдийн засгийг нэг салбар дээр бараг тухайлсан нэг эрдэстээр хит их дулдагдж явсан нь энэ дэлхийн улс орнууд өөрийнхөө улс төрийн нөлөөлөл, эдийн засгийн чадамжаа хадгалах зорилготой дотоодынхон зах зээлийг хамгаалах, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, улмаар өөрийнхөө бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлийн хэрэглээг нэлээдгүй хэсгийг хангах гэсэн энэ их том өрсөлдөөний гол шалтгаан болж гарч ирж байгаа тарифын хязгаарлалтын асуудал Монгол улсад сүүдрээ өгч гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүд эрдэсийн үн дэлхийн зах зээл дээр эрс буурч байна. Иннээс улбаатайгаар төлөвлөгдсөн орлогууд таашгүйгээр таамаглашгүйгээр буурч байна л да. Тийм учраас бид энэ нөхцөл байдалд урьдчилан юмнуудаа бас нэг багцаатай харж хязгаарлалт зохицуулалтуудаа зөв хийж байж эрсдлийг аль болохоор бага хохирол хүндрэлтэй даван туулах ёстой. Энэ бол улс үндэстний эрх ашиг. Тийм учраас би энэ төсвийн хүрээний мэдэгдэл төсөөллүүдийг өнөөгийн тооцогдож байгаа урьдчилан таамаглаж байгаа энэ нөхцөл байдалтай нь уялдуулж өөрчилж авч тэрнийг дагуулж өөрсдийнхөө бодит нөөц боломж дээр тулгуурлаж зохицуулалтын арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм аа. Ингэж байж энэ улс үндэстний эрх ашиг хангагдах ёстой гэж ингэж үзэж би дэмжиж байгаа гэдгийг зориуд хэлмээр байна гэж. За хоёрдугаарт дэлхийн зах зээл дээрх энэ үнийн бууралт нөлөөллүүд биднүүсийн эдийн засгийн өсөлтөнд ч тодорхой нөлөө үзүүлж байгаа. Эргээд бас энэ эдийн засгийн агшилтаанд дагуулад төсөв юмаа хит бацах юм бол эдийн засаг улам агшилт нь нэмэгдэж энийг дагаад үндсэндээ инфляц гэдэг юм чинь бас нөгөө талаасаа өндөрсөх боломж нь бий болно. Тийм учраас төсөв дээрээ бас хязгаарлалтаа хийж тодорхой орон зайг нь гаргаж бодит эдийн засаг гэдэг юм уу эдийн засгийн салбараа тэтгэх, тийшээгээ чиглэгдэх хөрөнгөийнхөө эргэлтийг нэмэх замаар л энэ үнийг би шийднэ гэж ингэж хараад байгаа. Тийм учраас энэ талаас авч үзсэн ч хэдүүлээ энэ төсвийн хүрээний мэдэгдэл төсөөллөө баталж авч тэгээд төсөвтөө тодотгол хийж ажиллаан зөв зохицуулж явах нь зөвөө. Тэгтээ бодит байдлаа хэцүү харах ёстой. Нуухын авахгүй нүдийн сохолно гэдэг байж таарахгүй. Төсвийн тодтгол тэрнийг дагсан хуулиуд дээр бол ярих бас нэг тодорхой бодлогын гэдэг юм уу ойлголтын нэгтгэлүүд хийж байж явахаар зүйлүүд олон байна лээ. Ингээд би гишүүдийг төсвийн хүрээний мэдэгдэл төсөөллүүдийнхээ хуулийн төслийг дэмжиж саналаа өгцгөхийг уриалж байна. Баярлалаа. За дэмжиж үг хэллээ.